Үйлдвэрлэлийн оруулга зохион байгуулах. Арь ширэн түүхийн эд бол нэр төрөл, гарал үүсэл, чанар хамгаалсан арга, жин, зузаан, талбайн хэмжээ, үс наасны байдал, чанарын зэрэг дугаараараа маш олон янз байдаг. Ижил төрлийн арь ширийг ялгаж үйлдвэрлэлийн оруулга зохион байгуулах нь боловсруулалтын чанар ижил болох үндсэн нөхцөл болно. Үхэр адуу тэмээний ширийг бодын шир, хонь ямааны арьсыг богийн арьс гэх ба чанар хамгаалт хийсэн байдлаар нь хөргсөн, давсалсан, хатаасан, хөлдөөсөн гэж ангилна. Арь ширийг хүндийн жингээр нь бага, хөнгөн, дунд, хүнд. Талбайгаар нь жижиг, дунд, том талбайтай. Үсний уртаар нь үс гүйцсэн, гүйцээгүй. Гэмтлийн байдлаар нь гэмтэлгүй, бага, дунд, их гэмтэлтэй гэж ангилдаг. Нэхий боловсруулах үйлдвэрийн хувьд хоньны арьсыг хүлээж аваад нэхий ба савих боловсруулах зорилтоор хоёр ялгадаг. Ямаан үстэй буюу хялгастай, ширүүн үстэй арьсыг савихны зорилтоор боловсруулна. Харин хонин үстэй буюу ноол урлаг, нарийн үстэй, ихэвчлэн намрын нядалгааны арьсыг үслэг нэхийний зорилтоор боловсруулж байна. Арь ширийг ангилан ялгаж үйлдвэрлэлийн оруулга зохион байгуулах ажлыг түүхийн эдийн мэргэжилтэн хийж гүйцэтгэнэ.